beyond the degree. Hi guys. Hi guys хэвөө за тэнийг хоёрын гараа. Hi guys. За Beyond the Degree podcast эхэлж байна. Бид хоёрын подкастаараа ахлах сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгөх зорилгоор юм хийж байгаа хамгийн гол зорилго нь. Тэгээ бид хоёр бол яг Gen Z багш буюу айгу залуу багш нар байгаа. Яг сурагчийн ширээнээс багшийн үнц рүү шилжсэн. Тэгээ энэ шилжилтний явцад одоо харагдсан, сонсогдсон experience-үүдээ хуваалцахаар ирлээ. Одоо ямар их асуултууд гардیں۔ Тэ оюутнууд юун дээр яг алдаад байдیں۔ Оюутнуудыг сонголтоо хийхдээ яагаад байдгийг тэ тэр талаар ярихаар ирлээ. Тэгээ өөртөө дүнгийн заяа. Тэгээ дүнгийн цаан цааш юм бэ? Саяхан л нэр олон жилийн өмнө сурч байгаа оюутан болсон, оюутан байж байгаа одоо багш болсон болохоор яг тэгээ сурагчдын өнцгөөс ч гэсэн хараа зөвлөгөө өгч чадна, багш нарын өнцгөөс ч гэсэн хараа зөвлөгөө өгч чадгаар. Тийм давуу талтай байна. Тэгэхээр сонс бит хоёрыг тийм. Хөө нэрээ хэлчихсэн үү? Оо яна. Хамгийн ихэнд ярьсан манай өнөө хоёр багш байна. Тийм би болохоор өслөн. За тэгвэл яагаад ер нь хүүхдүүд асуудал тулгараад идэм бэ? Ямар асуудлууд тулгараад идэм бэ? Тэг яг яахаа мэд. Би л амар стресс яахаа мэдэхгүй юм. Стресстэй л юм шиг. Тэг яг тэр стресс одоо юунаас ч болоод байна. Дарамт маш их ихтэй санагдаад байдаг те. Гэр бүлээс тэгэл хүрээлэн буй орчноос багш нараас ангийн хүүхдүүд ийм байгаад байна. Би яагаад ийм юм бол. Ангийн хүүхдүүд ямар ч асуудалгүй мэрэгчлээ сонгоод байна. Би яг юу болох юм бол гэл тиймэрхүү асуудлууд маш их гарч ирдэг. Тэгээд гэр бүлээс бас маш их таамт орж ирнэ те. Гэр бүлээс чи ийм хүн бол эсвэл чи яг юу болох гэдэг юм гэл нөгөө үеэл чи ийм юм сонгочод тахчих чи яагаад ийм байгаад байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү дарамтууд их байгаа. Эхний хүүхд гэсэн байна, эдний хүүхд ингэсэн байна. Тийм. Тэгэхээр pressure амар их байдаг учраас хүүхдүүд ингээд амар тийм юм өстө хаданд авчруулагдсан халиунаас олцох шиг юм болоод асуудал үүсээд идэм болов тий. Тэгээ одоо ялангуяа өнөө цагт бол маш их боломжууд байдаг болсон тий. Зүгээр нэг degree биш одоо professional qualification янз янзын юмнууд байдаг болсон. Тэгээ яг ямар замаар яаж явах хэвтэй хүүхдүүд opportunity маш их байх тусмаа confusion үүсээд байдаг тий. Тэгэхээр эргэлзээ маш их байгаад байна. Яг алийг нь сонгох уу? Энэ нь яг юу яриад байгаа юм бол аль нь яг надад хэрэгтэй юм бол гэдэг юм. Сонголт байх тусам сонголтоо хийхэд боломжтой болно. Тэгээд хүүхдүүд gap year авдаг тий. Gap year аваад бас төдийлөн Монголд тэр нэг тийм сууж өгдөггүй. Тэгээ нөгөө гэрийнхэн бас сайн ойлгож өгдөггүй учраас gap year авлаа хэрэг миний хүүхэд сургууль руу уцчихлаа. Чи юу хийгээд штэ байгаад байгаа гэл. Тий. Яахаараа сургууль авдгүй юм. Нөгөө хүмүүс ч одоо ингэ нэгдүгээр курст орсон яваад байна штэ гэл. Чи тийм үү сурдаг байсан юм уу? Би тэр олон жил их мөнгө төлөөд сурсны нэмэр юу вэ гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү асуудлууд гардаг. Тэгээд gap year аваад нэг жилийг үр дүнтэй ашиглаагүйгээс болоод өөртөө дараа нь самсдаг шүү дээ. Харин нэг жил болдог тий. Юу тийм хоцорсон мэдрэмж аваад найзууд их сургуулиараа найзуудтай болоод нэг сургуулийн оюутны аялал яваад идэг. Би гэтэл энд нэг хичээлээ хийх гээд юмаа бэлтгэх гээд gap year авсан ч гэсэндээ нэг дүүгээ харж марцсан тий. Айгүй хий дими зориггүй л өнгөрөөд байгаа юм шиг тийг санагдаад тий. Тэр үедээ бол тий. Тэгээд зах нөгөө хүүхд болгол ихэнх хүүхдүүд л гадаад л явж ивэл тий гадаад л явж ивэл болоо. Гадаад л очиж сурч бол. Тэгэл ингээл хэл давчгал юм бол амьдрал сайхан болоо гэл тий. Гүү шүү үзэлцэн. Манай яг 10 жил нэг хүүхэд яг бид хэд ингээл төгсөөл их сургуульд орж байхад ганцаараа gap year авна гэж үлдээл. Тэгээ ингээ gap year аваад бас нэг тийм явсан ч юмгүй тий. Тэгээ нэг жил алдсан байгаад тий яг ингээл яхаа мэдгүй тэгээд дараагийн жилд нь бас Монголоос их сургуулиуд орж исэн. Тэгэхээр хэрвээ тэр хүүхэд шууд одоо бид хэдтэй адилхан яшаа өгвөл хүмүүс рүү орсон байсан бол уулын бид хэдтэй адилхан ингээ 2 дахь курс руу орох байсан. Тэгэхээр яг нэг жил алдаад нэг жилийн дараа орж байгаа нэг буруу гэдэг юм биш. Тэгээд тэр хүн ингээд үнэхээр үр дүнгүй цаг хугацаагаа өнгөрүүлсэн бол тэр чинь хайрын нэг жил байгаад байхгүй тий. Тийм gap year авахыг бол буруу гэв тий. Гол нь үр дүнтэй л байвал. Тийм гол нь яг гэрийнх нь ойлгоод тэг яг үнэхээр цаг хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлж ивэл бол бас gap year-ийн нэг тийм буруу юм бол байхгүй та тий. Тэгээ гол нь тэгээд gap year авсан гэсэн үр дүнтэй байхын тулд яах вэ гэдгийг бол сайн мэдэх хэрэгтэй бол боловчлаа л та. Тийм. За тэгээд дараагийн нэг том асуудал нэг юм мэрэгчлээ яаж сонгох вэ гэж аваад байдаг тий. Мэрэгчлээ бас маш их гэрийнхэн аав ээж нөлөөлөх гээд байдаг. Би бол жишээ нь бас төгсөөл 10 жилтэй бол үнэхээр яг юунд туртаа үнэхээр ерөөс ойлгохгүй байсан. За яг нэг дунд ангитай ч юм уу бага ангитай нэг юм мэс тасалж болно гэж амар мөрөөддөг байсан ч гэсэндээ яг ингээл
ахлах ангидаа орсон чинь юу нөгөө хийм биологи амар дургу. Хийм биологид дургу юу мэс тасалж байгаа. Тэгээд тэгэл юу ерөөс уучраа болохгүй яах ёстой бол гэл бодож исэн. Манай яг ангид айгүй олон сонгоны хүүхдүүд байдаг гэсэн. Тэгэл химийн сонгоны хүүхдүүд нь химийн сонгоол, биологийн сонгоны хүүхдүүд нь биологийн сонгоол, физикийн сонгоол. Тэгэл математикийн сонгоол явж исэн. Би яг ингээд яг ахлын дундаж бүх хичээл дээрээ яг яах вэ гэх амар асуудалтай. Тэгэл яг ээж аав за чи нэхлэн бол гэл. Тэгэл за тэгээд нэхлэн гэдгээ ч бас сайн ойлгохгүй тий. Нэхлэн гэж яг юу юм бол гэл. Тэгэл яг жисэн. Яг хөө тэгээ 4 жил сураад төгсөндийг алдаад байгаа юм байхгүй яг тэгвэл манай мэрэгжил чи өөрөө аягүй тийм ерөнхий мэрэгжил учраас. Тэ? Тийм тэгээд ерөнхий мэрэгжил сонгоод дараа нь яг тэр хугацаанд өөрийгөө олчих юм бол дараа нь магистраа ч юм уу өөрийнхөө яг сонирхлоор хийж юм бол бас аягүй үнцэнтэй байх юм болов уу гэж боддог болсон. Чиний би чинь 9 10 11 дараа би өөр нийгэмд амар дуртай нийгмийн ухаанд нэлээд сайн байсан. Тэгээд ер нь криминологч болъё гэж амар боддог байсан. Гинт хэрэг сэтгэл зүйч юм уу тийм хүн болъё гэж боддог байж байгаа л. Тэгээд хоёлаа буршаал өөр хоёр өөр талаас тэгс чи хоёлаа нэгтлээ болтой. Тэгээд яг тэ 12 дугаарыг орол бас яг хууль мөр сурах бас тийм ч бас хэрэгтэй юу гэж бас бодож байгаа л. Тэгжсэн хамгийн нийтдээ тэгж криминологч болъё гэж бодож ирсэн 12 дугаар ингээд төгсөөд шүтээсийн системийн аюулгүй байдал гэдэг ингээд амар орсон. Тэгснэ одоо нэхлэн бол би юу ч болцсон тий. Өөрсдөө төрөлтөө гэж. Тий. Тэгжсэн шүү дээ. Тэгээ орж ирээд харамссан уу? Гэвч орж ирээд үү? Тэг ер нь ингээд энэ мэрэгчлийг сонгосон даа. Зүрхс харж байгаа. Анх угаасаа нэхлэн гэж бодохоор тийм нэг яг уйдахтай. Би яг нэхлээ ийхөө үстэ яар уйдахтай юм шүү гэсэн чинь харин сүулдэ нэг гоё тайлан тооцоо гоё тэнцэж мэдээд тий. Тэгэхээр тэрний амар гоё урамтай ёо хийж мэгээ. Тийм тэгээд яг нэгтлэнгээ бодглохоор айгүй generic ер нь ингээл ямар ч байгууллага санхүүгийн асуудал гэж байдаг тийм. Тэгээ even ингээд санхүү компани дээр ажиллахгүй байлаа ч гэсэн нэг мөрхийн санхүүгийн асуудал гэж маш их гардаг учраас ер нь нэг юм санхүүгийн мэдлэгтэй санхүүгээ бүртгээс урдсан байхад айгүй юм хэрэгтэй мэдлэг болж идэг тийм. Тэгээ цаашаа яаж ч хүрсэн. Санхүү шинжээч болсон, санхүү удирдлага ч хийсэн тийм. Нэгтэй нэг мэрэгчлээ шахах гэдэг ч юм биш. Уусаа гоё гэдгийг л хэлж юм заяа. Тийм ээ. Тийм за тэгээд эн чинь за тэгээ мэрэгчлэр яхаа сонгочлаа тий. За тий нэг хүн нэг хүүхэд одоо за нэгтгүүл хойлон яриа сонсож юм. Сайн дэрүүд нэхлэн сонж явах тий ч юм уу тий. Би бодлоо. Тэр чинь яг цаашаа яг ямар сургууль хаан сурах ч юм уу. Тэгээ ингээ асуудал нь араасаа унцчихж ирсээр л идэг. Болохоор л стресстэй ахaltaа. Мэрэгчлээ сонгох гэж нэг хэсэг зовж байгаа юм. Тэгээ тэрийг сонгочоод ч юм уу зөв сонголт хийсэн болов гээл тий. Тэгээ нэг A сонголтыг сонгосон байхад дараа нь харамсах бодохдоо ч юм уу би нарай дээр байсан бол яах вэ гэж бодоод тий. Тэгээд идэг. Тэгээд дээрээс нь нөгөө нэг түрүүн ярьсантай сонголт байх тусам сонголтоо хийж чадахгүй байна гэж. Яг гадаадд явах хүмүүс олон байгаа болохоор гадаад явуулъя тгий ингээ гэсэн газрууд бас олон. Тэгээд гол нь тэдэн цаанаа тий яг чин сэтгэлээсээ байж чадах уу? Яаж яах тэр нөгөө нэг гадаад явахын төвс болсон хүмүүс ч гэсэн явж л байвал гээл хамаагүй. Тэгээд намайг ч гадаад явуулж л байвал хамаагүй гээл нэг ямар нэгэн газар сонгоч. Тэр нь тэгээ цаашаа яран яг хэрэгтэй тий тэмтэй байж чадах уу гэдэг бас асуудал гараад ирж байгаа юм л та. Тий асуудал гараад ирж байгаа. Тэгээд тийм газар дээр очиод бараг хүүхдүүд нэг юм ролингийн ирээдүйн нэг гэрэлтэй болчих чинь тий зөвөр өөрөөс нь юу ч шаарддаггүй байвал шууд виз нь гараад шууд сургуультай очиж шууд диплом аваад тэгэл үрээд ирэх юм шиг бодоод байдаг. Тэгээ яг үнэндээ үгүй тий яг бодит байдал дээр бол өөрөөс нь маш их хичээл зүтгэл ирмэлцэл шаардна. За тэгээ нөгөө сургууль одоо хүрж байгаа зорж байгаа нөгөө qualification degree том байх тусмаа нэр хүндтэй байх тусмаа тэрэнд хүрэх зам нь аягүй урт байна тий. Тийм болохоор өөрөөс аягүй тийм хүчин чармаал шаардна. Өөрөө яг дотроо толгойн дотроо вижнээ бүтээх хэрэгтэй. Би яг өөрөө зориод байгаа юм тий. Би яг ямар хүн болох гээд байгаа юм. Тэрийгээ толгоондоо харсан байхад нэг юм шалдар бол дээр замданд таарсан нэг жижиг юм дээр шантраад авахгүй тий. Нэг шалгалтын дээр нэг 40 тавч уутаа өө гэл. Би юу нэг юм дөө. Би юу чадсан дөө гэж мэгэл тий. Би юу юу ч хийгээд байгаа юм чи гэж мэгэл. Тиймэрхүү юм дээр шантрах тохиолдол нь бага. Хэрвээ вижнийг харж байгаа юм бол тий. Манай нэг найз бас ингээд ерөөсөө стори ингээс хойшлоо гадаад л явах юмсан. Гадаад л явж ивэл ч бус юу ч хамаагүй. Би өстө Монголоос л явчих юм бол цаашаас амьдрал 100% дардан ингээл яг айгу гоё юм төсөөлдөг. Тэгээд тэрнээс болоод би өөрийгөө маш их стресстүүлдэг. Би тийм нөгөө гадаад сурах боловсролын экспириенс үү тийм юмд амар явдаг гэсэн. Тэгээд сайн дурын ажил энэ гэдэг тэрийг нөгөө нэг сургуульд apply хийхэд хэрэгтэй гэж бодоод их хийдэг гэсэн. Тэгж явж байгаад 12 дахь голын цэгүрт минь мэрэгжил энтрэж юу сонгоогүй байхгүй юу? Гадаад л явж ивэл аль улс руу явах уу ч гэдэг бодоагүй. Зүгээр гадаад л явж ивэл ийм л бодолтой. Тэгээ 12 дахь ингээд төгсөөд ийшээ өгчүүд
Орос руу яваад Орос руу их зүйчээ сурах гэж яваад тэгээ нөгөө нэг явах мөч хүртэл тэр хүүхдийн хамгийн гол зорилго нь гадаад л явах байсан болохоор очиод яг ямар асуудал тулгарх уу яах вэ гэдэг ямар ч тийм төсөөлөл бэлтгэл юу ч байхгүй. Тэгээ очиод нэг 6 сар Оросд байж байгаа тэгээ буцаа ирж ирсэн. Тэгээ буцаж ирээд муйсыг тэгээ сураад төгссөн. Тэр хүүхдтэйгээд одоо илэрхтэй чаас хитрхи их яарсан болохоор яашнаасаа болоод сайн сонголт хийж чадаагүй санагдсан. Хамгийн гол зорилго нь гадаад явах биш. Гадаад явсан ч гэсэн цаашаа яг юу болох вэ? Би ямар хүн болох вэ гэдэг түрүүн өнөөшлсөн шүү дээ. Би ямар хүн болох вэ? Яах вэ гэдгээ бас давхар бодох хэрэгтэй юм байл л да. Яг гадаад руу явлаа гэд амьдрал шууд тий шулуухан болохгүй. Очоод бас маш их асуудал байгаа тий. Соёлын асуудал байна. Тэгэл орчин солигдож гин энэчээ тэрийнхэнтэйгээ хамтайсан бол тэнд хүн байхгүй тий. Тий ойр ганцаараа дээрэс нь багш нар чинь чамайг нэг таахгүй тий. Тэгэл ерөөсөө бие даах чадвар маш их зүйл шаардлагадаг. Тэгэхээр яг явахаасаа өмнө бас айгүй тийм бэлтгэл сайн байх хэрэгтэй. Бэлтгэл сайн. Дээрээс нь нэг юм бие даах чадвартай нэг бүр эмэр төгс болдгоо маа гэхэд тийм нэг юм жоохон бие даах чадвартай болчоод явахгүй бол үнэхээр хэцүү нэгдгаа тий. Тэгээ ялангуяа одоо сургалтынхаа хажуугаар ажиллах хэрэгтэй визэнд орсон тий. Ажлыг гэж зорж байгаа хүмүүс бол бүр хэцүү. Амьдралын өртөг баг тий. Нөгөө амьдралын зардлаа нөхөхийн тулд ажил хийн. Тэгээ яг ажиллаа хийх үү, эсвэл хичээлээ хийх үү. Тэгээл ингээл айл нэмжгүй болоод виз нь сонгогдохгүй болоод ирдэг хөртөөж ч байдаг тий. Очоод нэг тий шинэ газар очсон мянга сайхан аялж үзмээр байдаг. Сурах гэж явсан мянга хичээлээ хиймээр байдаг. Жоон бас ажил төрлөхгүй болохгүй. Тий, айгүй хэцүү. Гэтэ нэг та нарыг айлах гэсэндээ ерөөсөө яриаггүй тий. Ерөөсөө явсан гэсэндээ бэлтгэлтэй яваасай, очоод баг зовоосай. Тий, яг ялцчихгүй манай оюутнууд дээр гарч ирдэг ийм асуудал байгаад байна тий. Яг энэ ахлах сургуулиуд төгсөж байгаа хүмүүс дээр ингээд чиглүүлээд өгчдөг юм байхгүй юм байна, яриа байхгүй юм байна гэсний үндсэн дээр бит хоёр одоо энэ подкастыг хийж байгаа тий. Тэгээ дээрэс нь нөгөө англи хэл дээр одоо англи хэлээр ярьдаг улс руу очиж сурлаа гэхэд эндээс явахдаа англи хэл нь сайн IELTS 7.58 байсан ч гэсэндээ очоод энэ чинь яг зөвхөн англи хэлээр ярьдаг орчинд шал ондоо. Гол нь дээрэс нь академик орчинд англи хэл дээр хичээлээ үзэн тэр бас ондоо. Тэгэхээр бас тэрийг сайн анхаарал гол нь бэлтгэлтэй л байвал гэж хэлдэг юм л да. Тийм тэгээд аль болох ер нь хамгийн нэг юм зөв юм нь маш олон юм туршиж үзтээ. Ахлах сургуультай байхдаа одоо энэ болыг чиний хамгийн завтай байгаа үе. Энэ завтай байгаа үедээ ингээд маш олон юм туршиж үзээд биднэрт маш их мэдээлэл байна тий. Энэ мэдээллийг зөв ашиглаад за яг миний сонирхол яг юу юм бэ гэдгийг уул нь олчвол маш их давуу талтай тий. Яг тэр цаг хугацаанд чи өөрийнхөө сонирхлыг олоод авчих юм бол маш том давуу талтай. Тэгээд цаашаагаа яг яаж явах юм бэ гэдгийг нь илүү тодорхойлоод ирдэг тий. Тэгээд одоо маш их юм туршиж үзнэ гэдэгт одоо юу ч орж болно шүү дээ. Ингээл YouTube-ээр бичлэгүүд үзэж болж байна тий. Ямар мейжер бэдийн надад ямар боломж бололцоонууд байна. Хаашаа явахаар зорж байгаа тий. Англи, Австрали явахаар зорж байгаа юм бол тэр яг улсуудад одоо яг эрэлттэй байгаа мэргэжлүүд ямар байна гэдэг ч юм тий. Нийгмийн ажилтан гэдэг ч юм байж болно шүү дээ. За тэгээд тэднийг ингээд судалж байхад яг ингээд орчингууд тэр миний зориод байгаа газрын орчин яг ямар юм те. За хэрвээ үнэхээр боломжтой байдаг бол нэг 10 жилдээ байхдаа яваад үзчихтэй тийм газрууд руу. Тэгээ ингээд яг солио ялгааг нүдэрээ харсан тохиолдолд бас шал өрөдөг те. Өслийн багшаас яг тэгжсэн те. Би бас тэгжсэн. Би чинь тэгээд 12-оор төгсөж шүтээс нэг жил сурчаад нэг жил ч хүрээгүй те. За нэг семестр сурчаал. За Берлин институт миний юм биш вэ гэл. Тэгээд энгийн нэг зүгээр энгийн сурах шингээ визээр Шотланд явж исэн. Тэгээ очиод эндээ нэг жил 2 жил гарсан байж үзчихэд яг Монголоос гаднах дэлхийн ертөнд ямар байд юм бэ? Тэгээ яг огт өөр өмнө байж үзээгүй газараа ирээд амьдрах ямар тийм асуудалтай байд юм бэ гэдгийг мэдчихээд. Гэтэ тийм асуудалтай байгаа ч гэсэндээ тэгээ ирээдүйд бас энэ чинь намайг илүү сайн хүн болоход нөлөөлөх юм байна. Асуудал болгон цаанаа ингээд надад юм заах гад юм сурах гад байгаа гарч иж байгаа гэдгийг ойлгоод. Тэгээ дээрэс нь би ингээд одоо ч угаасаа тэгээ ээж аав хоёр бүр гайхсан байхгүй юу ч тэгээ минь ч яагаад сургуулаа хийж би ч сургуулаа хайцсан хүн болж байгаа шүү дээ. Сургуулаа хаяа тэгээ явчлаа. Цаашаа яах юм ингээд. Тэгээ би ч бас хүн ч бодож байгаа юм чинь. Нэрэл би ч одоо сургуулаа хайцсан шүү дээ. Одоо цаашаа яах вэ? Ер нь цаашаа сурвал би тийм зөвхөн Монголд л хэрэгтэй биш. Өөр улсад очсон ч гэсэн үнэлэхтэйгээр тийм л тийм мэрэгчлээ тийм чадвартай болчвол надад хэрэгтэй юм байна да гэж бодоо. За би ер нь тэгээ хичээж байгаа ч юм уу судалж байгаа эндээ үлдээ эндээ сурах тэгээ сурыг сургууль хай гэж бодоод тэгээ судалж үзсэн. Тэгсэн чинь яг тэ нөгөө бодит амьдрал дээр бол маш үнэтэй л байгаа хгүй. Хэдийгээр дотор өөр аим сайн бүртгүүлсэн энэ суртал биш одоо даалмал нь буцаж аваад сургууль apply хийгээд виз мэдүүлээ буцаж ирээд эндээ сурна гэдгсэн чинь бодит амьдрал нь зардал маш өндөр байгаа. Сургуулийн төлбөр байна. Тэгээд ингээд яг тэр үед хаягаад тэгээд бодож яхад яг тийм зардал хэмсэн тийм нэг цаг бас хэмсэн тийм юм би одоо хувьдаа хайгаад байгаа шүү дээ. Тэгээ би яг хайж аваад гэйпийг олоод тэгээ буцаж ирээд гэйп сурж байгаа. Тэгээд
яажсан баггүй юу. Тэгээд төгсөж ирсэн. Тэгэхээр яг өөрийнхөө нөхцөл байдал дээр хүн болгон өөр нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр яг өөрөө чинь нөхцөл байдал дээр хамгийн одоо тохирох сургууль, хамгийн тохирох хөтөлбөртэй сургуулиуд хаана вэ? Тэр яг эргэл хайгуул хийгээд судлаад явхад бол ингээд опшнууд бол зөндөө байгаа тий сонголтууд. Тэр тэдрийгээ тодорхой болгох нь бас их чухал байгаа даа. Тэгээд нэг юм одоо бол хүүхдүүд нэг юм уул нь аюу амархан байхгүй тий. Зүгээр компьютераас агаал, эсвэл iPad-аас агаал, эсвэл уцаараач байсан болж тий. Зүгээр нэг юм top universities гэдэг ч юм уу тий. Эсвэл top majors гэдэг ч юм уу. Эднэрийг ингээд зүгээр Google дээр харахад ингээл чамд нэг листэд болчих тий. Тэгэл чи ингээд тэр листнээс харж авал ийм major байт юм байна. Энэ major ингэдэм юм тэгдэм юм гэдгийг нэг судлаад харчаад уул нь бол нэг хэдхэн минутын асуудал байхгүй тий. Тэрийг ингээд хүүхдүүд одоо ингээд бараг л одоо ядрага мэрэгчлийг одоо яаж сонгох вэ? Ядрага гэж амар том сүртэй юм бодвол ингээд юу хатдаг байхгүй тий цааргалаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр бол үнэхээр амархан байгаа. Тэгээ ялангуяа одоо бол бүр маш гоё болсон бичлэг байна тий уншдаг хүн бол унших артиклууд байна. TikTok дээр ч бүр even тий жижиг шорт видеос байна. Тэгэхээр тэдгэрийг сайн үзэж хараад чиний зүгээр л нэг өдөрт нэг хэдхэн минутыг зарцуулаад ингээд явах рутинтэй болчих юм бол чи 12 дараа ингээд төгсгөд нэг юм зураглалтай болчих واخгүй тий. Би яг энэ л ийм хүн болох гэдэг юм да. Гэт тий. Огт юу ч тэгж уншаагүй судлаагүй бодоогүй байж байгаад геймийн 12 дугаар нэгт ороод геймд би ч нэр явах лээ. Ингээд геймд бодож байгаа чинь болно. Тэгээ угаасаа 12 дугаар 10 жилд төгсөж байгаа стресстэй нэмэгдээд илүү их стресс болоод байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо 10 11 дугаар ингийн хүүхдүүд байвал эртнээс тэргээ тий багаар сайхан судлах. За тэгээд одоо тэгвэл за дүүрч тэгээд судлаагүй байна. Одоо 12 дугаар ингийн энэ хавар одоо сая ингээд төгсөж байна. Тэр хүүхдүүдтэй одоо юу гэхээр одоо ойлгоод байна. Харин тий. Амар хэцүү байгааг мэдчихээн. Тийм болохоор битгий нэх яарч шийдвэр гаргаарай. Тий. Хамаагүй яарад буруу зуруу газар сонгоод дараа нь харамсах юм болно. Тий. Тэгээд заавал 12 дахь ингээд төгсөөд мэрэгчлээ сонгосон байх хэрэгтэй гэсэн юм байхгүй шүү дээ. Ингээл зөндөө бас олон сургуулиуд байна. Эхний жилдээ чи мэрэгчлээ сонгоогүй байж болно. Ерөнхий суурь хичээлүүдэд авч явж агаад тэгээд 2 дахь курсээс орохдоо энэ мэрэгчлээ сонгоорой гэдэг опшныг бас өгдөг сургуулиуд зөндөө байгаа тий. Жишээлбэл манай гей бактен бол эхний жилдээ бол ямар ч мэрэгжил сонгосон бүх хүүхдүүд яг адилхан хичээлүүд үзэж явдаг тий. Тэгээ хичээлээ үзэж явж байгаад энэ нэг жилийн хугацаанд хүүхэд одоо тэгээ бизнесийн удирдлага болмоор байгаа юм уу, маркетинг болмоор байгаа юм уу, accounting ямар юм уу тий, entrepreneurship хиймээр байгаа юм уу. За энэнээсээ шалтгаалаад ингээ 2 дугаар жилээсээ сонгосон сургуулаа сонгоод цаашаа авдаг тий. Тэгэхээр иймэрхүү бас сонголт өгдөг, иймэрхүү хөтөлбөртэй сургуулиуд бас байдаг шүү. Тэгэхээр мэдлэгээ тэлмээрэн одоо маш олон мэдлэг авч болох сургууль байдаг болсон. Тэгэхээр энэ чинээс ирэл хайгуул хийгээд жаахан сэргэлэн байгаад тий 12 дугаар анги төгсөж гинэ гэдэг чинь чи одоо дараагийн амьдралын дараагийн левел рүү очиж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо нэг жоохон хүүхдийн майндсетнээсээ гараад тий дараа нь би ямар болох вэ? Тэгээд байнга ингээл ээж аваа хажууд ирэхлээд байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо гоё нэг жоохон гоё мэдлэгтэй болоод чи толгоон дотор хэнийг ямар гоё юм бэ гэж хардаг үе тий. Тэр ах эгчигээ хараад бодоод энэ ах эгчиг болохын тулд би яах ёстой вэ? Одоо яг чи хэлэх юм бол би энэ ах эгчээс ч гоё болж чадах юм байна гэдэг вижн тавьчих юм л тий. За өөр юу вэ? Өөр юу вэ даа гэдэг. За жоохон реклам авчил та. Яа тийм бэ? Жоохон реклам авчих тхөө. Тэгээд түрүүн тийм манай гип бол тэгээд эхний нэг жил тэгээд ерөнхий хичээлүүдэд үздэг байхгүй юу? Тэгээд түрүүн тоо ярьсан шүү дээ. Give юмд очичоор их олон асуудалтай яг үндэ хизээж 100% дардсан сайхан байдаггүй гэсэн. Тэгээд дээрээс нь түрүүн би бас хэлсэн англи хэл дээр очиод англитэй орчинд академик орчинд нь англи хэлээр хичээл үзээд гинт хэлшээр тэр бас мэдээж хэцүү байдаг. Хичнээн чиний англи хэл сайн монголоор зөвхөн гэсэн дээ. Тэгээд дээрээс нь их тэр энэ 10 жил хичээл хийх тэгээ оюутан болоод их чинь шал ондоо юм байлээ шүү дээ. Үнэхээр лекц сценарий тэгээ assignment энэ зэрэг юм л амар giving л оюутан болчихвол тийш тийм чид юу вэ гэж бодохоор л юм лээ. Тэгээд манайхд бол эхний нэг жил бол Монголда тэгээд хамтдаа нэг гэж зугаа тийм яг л уусаа энэ чинь яг академик хичээл орж байгаа юм чинь мэдээж яг оюутан хичээл уус манай хичээл өгдөг. Тэгээд эхний нэг жил тэгээд сэтгэл зүй бас сэтгэлгүйгээ бэлтжиж байгаа юм. Дээрээс нь очиод яг ямар хуу хичээл яах вэ гэдгийнхаа зах зугаас нь мэдчихэж байгаа юм. Тэнцвэрлээ болчихж байгаа юм. За тэгээд яг миний яг анх өөрөгийг орсон шалтгааныг тэрсэн зардлын гэсэн гэж байгаа. Яг би болохоор яг шууд англи 3 жил сураад эхлэхээр зардал бол маш өндөр болохоор байсан. Гэтэ яг энд 1 жил сураад ингэж цааш нь төлөвлөхөд бол мэдээж хамаагүй бага байхгүй юу. Тэгээ гол нь энд 1 жил сурсан хугацаанд тэмэг одоо юу гэдэг чинь хэлний бэлтгэл гэж байдаг шүү дээ. Тэр шиг тийм биш. Яг л 3 жил сур те 3 жил ч юм уу 4 жил ч юм уу сур төгсөх тэр
Эхний нэг жилийнхаа курсыг л Монголд өнгөрч байгаа гэсэн. Тэнгэрээс сэтгэлээ бэлдээд хүүхэн талаасаа өөртөө бэлтгэдээд. Тий. Надад бол гэхдээ манай энэ хөтөлбөр бол бүр үнэхээр гоё санагддаг. Би бүр оюутнуудаа үнэхээр атаархдаг. Яг намайг 10 жил төгсөөд энэ хөтөлбөр байсан ч болоо. Тэд он дараа жилээс одоо жаахан 1900 он төгссөн би 10 жил яа тэгэж. За тэгээд яг тэр үед бол үнэхээр энэ хөтөлбөр бол байгаагүй. Тэгэл яг намайг төгсөж байхдаа ер нь айгуу тийм traditional, айгуу тийм уламжлал за ингээл яг аав ээжийн хэлдгэртэй жоохон хайрцаглагцтай ингээл за 10 жилээ төгсөн яшээ өгнө бүгдээ яшээ өгнө тэгэл яшээ өгөөл өндөр оноо аваад нөгөө авсан сургуулиуд руу ороод явдаг тийм нэг ийм л ойлголттой байсан. Тэгэл яг тэр замаараа тэгэл их жилээ хийгээл хийж байгаа 10 жилээ төгсөөд яшээ өгсөн яш дээр нэг за нэг дэжгүй нэг бүх хичээл дээр алтан дундаж байсан тул та нэг дэжгүй оноо аваад орж исэн. Тэгээд хэрвээ би энэ хөтөлбөр яг намайг төгсөж байсан би тэрийг мэдчихсэн бол ямар ч хэрэгэлзээгүй энэ хөтөлбөр рүү орохоос би тэнцээ 4 жил сураад зөвхөн Монголд үнэлэгдэх дипломтой болчих жоохгүй тий. Харин энэ хөтөлбөр сурч байгаа хүүхдүүд 3 жилийн дотор Англи, Австралийн их сургуулийн дипломтой болчих чинь гэдэг чинь even ингээд дэлхийн улсуудаар өөрийнхөө мэргэжлээр ажиллах боломжтой болчих жоохгүй тий. Тэгээд дахиад зөвхөн тэр бакалаврын дипломноос гадна энэ professional qualification гэдэг ACCA-ийн зэргийг нэгдүүлээд болчих гэдэг чинь бүр маш том давуу тал болчих жоохгүй тий. Тэгэхэд одоо би тэ одоо төгсөөд их сургуулаа төгснөхийн дараа л нэг ACCA гэдгээ нэг ойлгоод мэдээд би ACCA болохгүй байна гэдэг нэг юу ялгааг харж байгаа хгүй тий. KPMG-д ажиллаад KPMG-д ажиллаж исэн чинь надаас бараг бусад хүмүүс ACCA яахгүй. Тэгэл би юу хийгээ яваад ам бэ гээл тэгэл ACCA хийж эхэлсэн KP дээр орой ингээд тэгээ 2 дахь левелээ хийчихэл 3 дахь левелээ мастера Лондонд хийсэн. Тэгэхээр ингээд том зургаар харахаар миний ингээд 7 жил хийсэн юмыг энэ хөтөлбөрийн хүүхдээ зөвөр энэ 4 жилийн дотор хийж байгаа тийм. Дахиад 3 жилээ сураад бакалавр авч байгаатай өөрөө өсөх юм бол 1 жил сураад мастер диплом авчих. Тэгэхээр 4 жилийн дотор надтай яг адилхан төвшөнд байж байгаа. Гэхдээ бүр even энэ хүүхдүүд чинь Англи, Австралийн сургуулийн дипломтой шүү дээ. Маш гоё том боломж байгаа даа тийм. Дээрээс нь цаг хугацаа маш их хэмжиж байгаа. 3 жил гэдэг бол тийм. Тэгээд нөгөө намайг хахад эхний жил дээр ингээл нэг хэрэгтэй хэрэггүй амар сонь хичээлүүд үздэг. Мэдхгүй нэг юм сонь нэг юм одоо ч барыг юу ч байснаас айгүй нэг юм ямар соёл мэлжүүлээ. Яг одондээ одоо надад үнэхээр хэрэггүй хичээлсэн байхгүй. Яг зарим хичээл хэрэгтэй байсан. Монголын төвхөндөө яг хэрэгтэй. Зарим хичээлүүд нь үнэхээр ингээд орсон ч гэсэн мэдлэг авъя гэдээ орохлоор багш нар нь угаасаа ингээд мэдээлэл хүргэе гэсэн сэтгэлгүй байдаг. Тэгээ ингээд зүгээр л за ийм ном авчих юм бол дүнгиж байгаа гэдэг тийм. Иймэрхүү ойлголтууд маш их байдаг. Тэгээд шалгалтан дээр угаасаа нэг юм үзээгүй юмнууд албаар оруулж ирсэн. За ном авчвал дүнгиж чинь сайн гаргаад үгүй гэдэг багш нар бол зөндөө байсан. Тийм тохиолдол зөндөө гардаг байсан. Тэгээд одоо тэгэхээр тэ дээрээс нь маш олон хүмүүс сууж байгаа тийм нэг лекцэд ингээл 100 хэдүүлээ ингээл ороод суудаг. Тэгэл манай энэ хичээлийн өрөөж амар тэнэг гэдэг чинь өглөө 7:40-д нэг семинарт ажилласнаа тэр нь ингээд тарснаа 9:10-аас тарснаа ингээд бүтэн өдөр цогтой. Тэгснэ нэг орой 4 цагаас нэг хичээлтэй ч юм уу тий. Тэгэхээр ингээд бүр гівэрдэг байсан аахгүй тэнэг царайлаа найзуудаа машин дотор хөзөр өдөр савлж цааж мадаг. Юм шал хотлоо хичээл хийхгүй шүү дээ. Тэгээд тэгдэг байхад энэ хүүхдүүд бол яг ингээл тий зөвхөн өөрсдөнд нь зориулсан яг ингээд хэдэн хүүхдүүд хамгийн ихтэй 20 хүүхдтэй байдаг. Тэгэл яг энэ хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрөөр гаргаад өгсөн тий өглөө 9-өөс яг өдөр нэг хүртэл мэргэжлийн хичээл нь ороод нэгээс хойшоо англи хэлний хичээл хамрагдах шаардлагатай хүүхдүүд нь англи хэлтэй хамрагдал явна. Тэгэл 3 гээл завтай тий тэгэл ингээл 3-аас хойшоо гоё өөрийнхөө юм хийж болно. Тэгээд нэг 90 даалгавраа хийгээ тий тэгээд ингээ орой гоё амардаг. Тэгэхэд сурахад бол миний хувьд бол бүр үнэхээр ямар ч нэг юм цаг яг төлөвлөх юу байлаа юм хэцүү идвэсэн. Тэгээд тэр маш гоё том боломжууд байгаад байна тий. Тэгээд дээрэс нь эдгээр чинь 1 жил ингээм Монголдоо сураад чиглэлээ болоо дээрэс нь нөгөө хамт явах найзуудыгаа олчж ийн гэдэг чинь тантай тий. Шууд гадагшаа явах. Очоо шууд огт танихгүй ч нурахгүй. Эндээс хамт явж байгаа хүүхдүүд хэдийн 1 жил сурсан найзууд болчихсон. Очоод би биндээ димтэй байна. Димтэйгээс гадна ядчил нэг юм байрныхаа төлбөрийг хуваагаа ширлээд юм орчиж болж штэ. Тэгэхээр иймэрхүү маш гоё том даваа тал гараад байгаа учраас үнэхээр энэ хөтөлбөрийг бол би одоо нүүр бартан хэлдгээ хүмүүстэй. Тий. Тэгээд өөр чи байдаг лээ. Тэгэл бодохгүй юу тий. Тийм бод. Тийм 4 жил Монгол сураад тэгээд Монгол их сургуулийн диплом авах 4 жилийн хугацаанд чи англи их сургуулийн англи юм уу австрали их сургуулийн дипломтой. За хүсвэл дахиад нэг жил нэмж сураад магистр авсан. Тэгээд дээрээс нь ACCA гэдэг энэ дэлхийн тэг интернэшнл ялуулсан цолыг авсан ч юм уу те. Тийм байх боломжтой байгаа хгүй юу? 4 жил адилхан 4 жилийн хугацаанд. Тэгэхээр
маш гоё том даваа талаад байна тий. Тэгээд бид нэр зүгээр одоо за жишээ нь одоо бид нартай хамтарч ажилладаг Torrance University-г жишээ авч үзэхэд хүүхэд 10 жилээ төгсөөд шууд Torrance University рүү явлаа гэхэд тий тэр зардал ямар ах вэ? Харин манай хөтөлбөр хамрагдаад 1 жил нь Монголдо сураад нөгөө амьдралын үртэгтэй 4 жил сурах амьдралын зардал гэж байна. 2 жил болох гэж байна тий. Тэгэхээр зөв шууд 50% off discount авчиж байна л гэсэн үг тий. Тэгээ иймэрхүү бас айгүй олон Torrance байдаг тэтгэлэгтэй шүү дээ. Тийм тэтгэлэг байдаг тий. Оногоор тэтгэлэгтэй байгаа. Тийм англи хэлний мэдлэг нь яг явахдаа IELTS-ийн оноо 6 оноос дээшээ байх юм бол тэтгэлэг авах боломжтой гэж хэлдэг. Тэгэхээр иймэрхүү гой гой боломжууд байдаг шүү тий. Тэтэрхий тэр нөгөө тэтгэлэг ингээ гадагшаа явах сурна гэдэг чинь бас холын мөрөөдөл биш. Тэгтээ бас амархан юм биш. Тэгээ чамаас тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаардна. Тэгэхээр жоохон одоо том болмоор юм манай хүртед тий. Тийм тэгээд гэтээ айгүй лаг болсон санагдаад байгаа шүү. Би бол 10 жилээ төгсөөд бүр манай одоо яг энэ оюутнууд шиг тийм ийм айхтарлаг мундаг мачур байгаагүй. Би бол бүр үнэн ивидээ чаавас гэх. Яа бүр нэг юугаач мэдгүй барыг чишээ яв гингүүтэл аа. Тийм л байлаа. Тэгээ одоо бол хүүхдүүд бүр айгүй тийм мундаг болоод шүү дээ. Манай нэг оюутан бол бүр тий багш би одоо Лондон явъя гэж бодож байгаа энэ 1 жилээ дуусгаад Лондонд одоо яах юм бэ одоо би бодлоо 1 цагийн дундаж цалин ийм байд юм бэ. За би тэгээ 1 цагийн одоо дундаж цалингаа аваа явлаа. Тэнгүүд ингээд би рентийг судалж үзлээ. Сард дунджаараа Лондонд ийм байд юм бэ. Тэгээ цаана надад 400 сая төлдөг байгаа байхгүй юу гэж ингээд тэр одоо өөртөө бодоход юм 12 юм тэр мэрийг бодох тийм юм бодох тийм. Тэгэхээр бас мундаг болж ийн хүүхдүүд тэгээд үеийнхэн ч гэсэн ийм байгаа юм чинь зарим бас одоо уучраа мэдгүй байгаа яхаа мэдгүй байгаа хүүхдүүдэд бас жоохон нэг юм санамж болох зорилгоор. Тийм. Гэтэ өөрөөсөө битээ тэгжтэй зутагаа үеийнхэнтэйгээ битээ харьцуулаарай. Юу ч дуусаагүй байна. Тэгж одоо ч өнгөрсөн миний амьдрал дутаастаа би юм тэгээ мэрэгчлээ санаагүй би одоо ч бүх юм дууссан. Ингээл өнгөрлөө гэж бол уус тэгж би бол гэж бодож исэн. Манай найзууд бүгдээрээ мэрэгчлээ сонгоцсон байдаг. Би одоо юу ч хийгээд ангиж амар боддог гэсэн. Тийм болохоор өөртөө битээ тэгж харьцуулаарай. Цаг байна, хугацаа байна, гол нь үр дүнтэй тэгээ идэвхтэй байж чадвал цагуул байгаа шүү. Тэгээ би яг жоохон байхад намайг яг тэгдэгс таахгүй юу. Би ч одоо юун сүртэй юм дээ гэл ээж аамаа ер нь ахагч нар ингээл намайг харчих. Чи одоо юун сүртэй юм дээ нэг амьдрал ингээд дуусах юм шиг гэл. Тэгэл би дотроос сүртэй та нар амьдралыг ойлгохгүй гэж болохгүй. Би амар стресс чинь гэж боддог ч. Одоо өөрөө яг тэр анаа талцсан. Та юун сүртэй юм дээ. Чаавастай энэ стресс гэж юу гэдэг юм гэл. Гэтэ бас мухалт тий. Тийм ээ. Тэр хүн мэдээ чаас амар зовоол Тэгээ авахгүй. зав юм хэл завж байгаа. Амьдрал ямар хэцүү юм бэ гэл. Тийм тэгэхээр энэ шийдвэр чинь бас амархан юм биш. Мэдээж маш том шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр том шийдвэр гаргаж байгаа учраас гоё мэдээлэлтэй байгаад тэгээд хүмүүсээс ирж байгаа бүх мэдээллийг өөртөө шингээгээд авахгүй авахгүй байх үедээ өөрөө шийддэг байж чадах юм бол ингээ ирээдүйд чинь бүр илүү гоё гэрэлтэй болоод явна шүү. Юу шүү. За дуусах. За дуусъя тэгээд. Дуусъя тий. Дуусъя тэгээд. Та нар юу хийж байна? Юу хийх вэ? Дуусгаад тань. Тийм байна. Тэгээд цаашаа дараагийнхаа эпизодээр өөр нэлээд нэрийн болгож ирнэ. Тэ хамтаа гараа. Бидэнтэй зүг байгаарай. Тийм ээ. За үргэлжлэгийг орё бас. Тийм ээ. Орё бас биш үү? Яг манай YouTube channel-аас шүү. Өнөөдөр тойртой хамт байсан баярлалаа. Баяртай.